залуу нийгмийн ардчлал оролцоо гэдэг энэ гурван сэдв нэгдэж энэ лекц маань илүү их бүтэн болно гэж бодож байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд би залуу нас гэдэг зүйлээс яриагаа эхлэе гэж бодож байна. Залуу нас бол агшин төдөд гарт чинь баригддаг. Тэгээд хин нэгэн зайлшгүй дамжуулан өгөх ёстой. Галт юм аа, галт бамбар юм аа гэж Жон Бернард Шоу хэлсэн юм. Тэгэхээр бид нар мөнхөд залуу байх юм шиг боддог. Гэхдээ хүний амьдралд ерөөсөө 25,000 өдөр байдаг гэдгийг эрдэмтэд тогтоосон. 25,000 өдрийн 8,000 өдрийг л бид нар үр дүндээ ашиглаж чаддаг гэсэн. Үр дүндээ ашиглаж чаддаг. Тэгвэл 8,000 өдрийн хэдэн өдөр нь өнгөрчөөд байгааг бас бид нар бодох хэрэгтэй. Тэгэхээр бид нар хин нэгэн дамжуулан өгөх ёстой галт бамбар маань цаг хугацааны хязгаартай юм а гэдэг энэ зүйлийг бас бид нар бодох ёстой. Залуу насыг бид нар хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлэх гэвэл бид нар залуу насндаа зорилго тавих ёстой. Залуу нас зорилгоор нэгдэх ёстой. Залуу нас хүсэл тэмүүлэлээр жигүүрлэх ёстой. Ингээд залуучууд хамтдаа нэгдэж харин зорилгоо бүтээх ёстой гэж би боддог. Тэгээ би энэ чинь бас нэг өөртөө тохиолдсон хөвгтөө түүхийг ярих гэж байна л да. Би Хинтээ аймгийн Бэхэд төрж өссөн. Тэгээд 10 жилийн ангиараа бид нар бүгдээрээ уулзаад тэгээд төгссөн учраас бүгдээрээ Баян Адраг гэдэг сум руу живсэнд явсан. Энд чинь Баян Адрагийн залуу байна. За тэр багш бүгдээрээ алдсан баяр хүргэе тийм ээ. За Баян Адраг сум бол Хинтээ аймагт хоёр зүйлээрээ маш их алдартай. Нэгдүгээр маш гоё том мойлтой. Хоёрдугаар мойлтойгоо яг адилхан хэмжээний том шумуултай байна. Тэгэхээр хэрвээ та нар Баян Адраг руу очих юм бол юм маргаа залгаатай очихгүй бол бас яг мойлтойгоо адилхан хэмжээний том бондортой болж магадгүй. Маш их одоо том шумуул байдаг. Тэгээ бид нар бүгдээрээ явжгаад бид нар явахдаа хит хитэн жолоочтой уулзсан чинь бидний хийж авч явдгүй. Яг тэр 10 төгсөж байгаа залуучууд даруйч нийлээд айгүй бол хэрэг төгөлд орчиж магадгүй, хэрүүл дотоо хийж магадгүй гэж бодсон юм шиг. Тэгээд бүгдээрээ хамгийн сүүлд нэг сонголт үлдсэн. Тэгээд тэр ах юм нэрийг алгаа ах гэдэг байсан байхгүй юу? Бүтэн нэрийг нь хэлээд бас болохгүй хаа. Одоо телевизээр гарч иж магадгүй. Тэгээд алгаа ах дээр бид нар очиж гойсон. Яг тэгэхээр алгаа ахыг баг хүн гойдгүй. Яагаад гэвэл алгаа ахыг төөрдөг алгаа гэж нэрлэдэг байсан байхгүй юу? Тэг ер нь хаашаач явсан тэр хүн ер нь л бараг төөрчд. 70 км явсан ч төөрн, 100 км явсан ч төөрн, 200 км явах юм бол бүр төөрхөн бүр ойлгомжтой байхгүй юу? Тэгээ бид нар ингээд 13-аа 169-нд нийлээд хамтдаа Баян Адраг сум руу явсан. Тэгээд бороо орж ирсэн, намар болж ирсэн. Тэгээд та бүхэн яасан гэж бодож байна? Төөрсөн байхгүй юу? Тэгээд төөрсөн чинь машин дотор ертөнцийг үзлийг том маргаан болж байгаа. Тэгсэн чинь манай ангийнхан маань энэ зүгвэл баруун зүг юм аа. Тэгсэн чинь зарим нь үгүй энэ бол зүүн зүг маргалдчих. Тэгж бод бүгдээрээ ярьсан чинь манай алгаа ах маань явж байснаа. За залуучууд мөн ингэ яваад байвал машины бензин дуусах байна. Тэгээ бид нар бөөнөр хоноод тэг ингээд өглөө одоо нар мандсан үед бид нар замаар асуух. Тэгсэн чинь манай ангийн нэг хүүхд тэгж хүш энэ юу дэлхий бөөрхий гэдэг үл их үнэн юм байна. Яасан гэж. Бид нар сая машинтайгаа төөрөөд байсан чинь өчтөрийн ингээд мөрүүдийг харсан чинь бүгдээрээ ингээд эргэцэн юм бөөрхий мөрүүд харагдаад байна. Энэ үл яг дэлхийн татах хүч нөлөөлөд ингээд бид нар хамтдаа татах хүчинд ороод бөөрхийд ч ихсэн байна. Тэрийг манай ангийн Шинхүү гэж залуу хэлсэн байхгүй. Тэгсэн чинь Шинхүү Золзой гэдэг нэг охин сайн байсан. Тэгсэн чинь Золзой нэг хайртай залуугаа дэмжиж байл та. Үнэн би Шинхүүдээс санал нэг байна. Өрчин жил манай хотод нэг төлөв эргүү өрчин тусаад тэг яг ингээд доороо игээд бодвол тэр дэлхийн татах хүч нөлөөлөд ингээд доороо тойроод ирсэн байна. Тэгээд тэнцэнээс зүгээр дараа нь би юу гэж бодож байсан бэ гэхээр залуу нас гэдгийг хэрвээ бид нар машин гэж авч үзвэл бид нар хаана хүрэх вэ гэдгээ эхэлж харах хэрэгтэй байна гэж. Тэр машин бензин зарсан уу? Зарсан. Цаг хугацаа зарсан уу? Зарсан. Маш их хичээл зүтгэлтэй шаргуу хөдөлмөрлсөн үү? Хөдөлмөрлсөн. Гэхдээ тэр машин ганцхан албаа байсан. Хаана очих вэ гэдгийг харж чадахгүйгээр шөнө явж харахгүй төрсөн. Заримдаа залуу насны амьдрал юм байна. Эхнийх нь 2 жил нэг юм хийх гээд тэгжсэнээ болоод дараагийн 2 жилд өөр зорилт тавиад 3 жилийг нь бүр өөр зүйл зарцуулаад нэг мэдэхэд 1 жил, нэг мэдэхэд 2 жил, нэг мэдэхэд 10 жил өнгөрдөг. Саяхан л бид нэр 18-та 20-21 настай байсан. Одоо бидний ихэнх нь 29, 30 хүрч байгаа залуучууд болсон. Цаг хугацаа бид нэр өнгөрч ийн гэж ярьдаг. Гэхдээ цаг хугацаа хязгаарч өнгөрдөг юм. Харин цаг хугацааны дотор бидний залуу нас өөрөө өнгөрч байна.
Тийм учраас бид нэр өнгөрч байгаа залуунасаа нэг хормыг ч гэсэн зөв зүйлийн төлөө зориулах хэрэгтэй. Нэг зүйлийг ч гэсэн бид нэр зөв замаар явах хэрэгтэй. Тэгжиж бид нэр өөрийнхөө барьж чиглүүлж байгаа автомашиныг баян газар суманд аваачихын боломжоор хийх хэрэгтэй. Тийм учраас залуу насаа үр бүтээлтэй ашиглая гэдэг зүйлд уриалж байна. Залуу насны дотор өнгөрч байгаа цаг хугацааны дотор өнгөрч байгаа залуу насныхаа нэг хормыг ч гэсэн бүгдээрээ эх орныхоо төлөө нийгмийн ардчлал гэдэг бидний үзэл баримтлалын төлөө зориулах хэрэгтэй байна. Ингээд бүгдээрээ залуу наснаа бүгдээрээ амжилттай алж жаргалтай байгаасаа гээд эрч хүчтэй байгаасаа гэдгийг бэлэгдээд бас дахиад алга тушин баяр хүргье гэж бодож байна. Одоо тэгвэл энэ үн цэнтэй байгаа залуу насыг бид нэр юуны төлөө зориулах вэ? Ямар зам нь зөв юм бэ? Бид ямар зүйл тэмүүлэх ёстой вэ гэдэг зөвлөх гэж байна. Тэгээ бид бол нийгмийн ардчилсан үзэл баримталтай зүүн төвийн улс төрийн хүч юм а гэж байна. Бид зүүн төвийн үзэл баримтлалыг дэмждэг учраас сая манай Алтан цогт даргын уншсан тунхагт гарснаар бид нийгмийн ардчилсан үзэл баримтлалын үнэт зүйлсийг өөрсдөө ойлгодог байх ёстой. Энэ зүйлийг бид нэр зөвхөн оюунаар ойлгох биш, энэ зүйлийг бид нэр зүрх сэтгэлдээ хүлээж аваад тэр зүйлийн төлөө бид нар өөрийнхөө амьдралыг зориулах ёстой. Тэгэхээр нийгмийн ардчлал гэдэг энэ зүйлийг мэдээж та бүгдээрээ мэднэ. Гэхдээ би энэ дээр маш товч байдлаар өөрийнхөө бодлыг ярья гэж бодож байна. Ардчлал анх Грекийн Афин хотод үүссэн гэж үздэг. Нэг үгээр хэлбэл үндсэн хуулийн дагуу хаан засаглал байсан, язгууртны засаглал байсан, хөрөнгөтний засаглал байсан, мөн одоо тиран буюу одоо төлөөлийн засаглал бас байсан. Тэгээ энэ бүхэн үндсэн хуулиар тэмцээр байгаад явандаа иргэд юу гэж ütсэн бэ гэхээр бид бүгд л нэг тэгш эрхтэйчтэй гэдэг ийм ойлголтон дээр хүн төрөлхтөн өөрөө хүн нэгдлээс ахуулаад дамжин дамжсаар ирсэн байна. Энэ үед юу болсон байг бол төрийн шийдвэр гаргах систем ард түмэн хамгийн ихээр оролцох ёстой юм шиг. Нэг бол эзэн хаан шийдвэр гаргахад иргэд маргаж эхэлдэг гэсэн. Тэгээ энэ чинээс яасан бэ гэхээр та нар тэгвэл годамжинд байгаа асуудлыг шийдэхин тулд нэг төлөөлөл гаргаад ирлээ. Тэгээд шууд оролцсон. Эсвэл бүгдээрээ танхимд хурал хийгээд би өөрийнхөө бодож байгаа зүйлийг яриад та нар шүүмжлээ. Нэг бол шууд ардчлалын анхны элемент Грекийн Афин хотод анх бий болсон. Ардчил гэдэг бол та бүхэн Демос гэдэг ард түмэн, Кратос буюу энэ эрх мэдэл гэсэн. Нэг өөрөлдөл эрх мэдлийг ард түмэнд хамгийн ихээр өгөх боломжтой засаглалын хэлбэр бол ардчилсан засаглал юм а гэж үзэж байна. Ликорны хэсэг үг гэдэг. Ардчил бол ард түмний төлөөх, ард түмний өөрсдийнх нь бүтээсэн ард түмний засаглал юм а гэж. Ийм засаглал байгаа тохиолдолд ертөнцийн хизээж энэ засаглал байхгүй юм а. Байхгүй болохгүй гэж. Тэгэхээр яг энэ ардчлал гэдэг зүйл хөгжөөд сүүлд нь Ромд хэлбэрсэн байна. Энэ бол шууд ардчлалаас төлөөллийн ардчлалын хэлбэр. Нэг өөрөлд энэ үед сенат буюу язгууртан за мөн одоо плебечүүд гэж ярьдаг энгийн иргэдийн төлөөлөл болсон хоёр танхимаас бүрдэж ирсэн. За ингээд сүүлд нь Францын үндсэн хуульд тэгээд Томас Жефферсоны итгэлийн тунхагт ардчилсан засаглал гэдэг зүйл бий болсон гэж үздэг. За яг энэ чинээс хөгжөөд ардчил гэдэг зүйл маань хоёр үндсэн одоо урсгалаар хөгжиж эхэлсэн. Ер нь л дэлхийд байгаа бүх зүйл эсрэг тесрэг ийм хоёр үзэл баримталтай тулгуурлан өгчдөг. Эрэгтэй эмэгтэй гэж хүн байна. Эрэгтэй хоёр хүний аль нэг нь байхгүй бол хүн төрөлхтөн гэж байхгүй. Гэрэл гэж байх ёстой. Түүний хажуугаар сүүдэр гэж зүйл байх ёстой. Нэмэх гэж зүйл байх ёстой. Хасах гэж зүйл байх ёстой. Яг үүнтэй адилхан ардчилсан үзэл баримтлал маань дотроо хоёр зүйлээр хуваагдсан. Нэг нь бол эдийн засгийн үнэт зүйл давмгаалсан буюу либертар ардчлал гэдэг ийм онол хөгжөөд бий болсон. Энэ бол илүү эдийн засгаа хөгжүүлээд үндэсний одоо жишээлбэл хөрөнгөтнүүдийг гаргаж ирээд тэгээд ажлын байр нэмэгдээд хөгжих боломжтой юм а гэдэг ийм либертар үзэл. За энэ бол Америкийн нэгдсэн улсад тэгээд Франц дамжин хэлбэрсэн гэж үздэг. Адам Смит эдийн засгийн үндэсний онолыг тавьсан гэж үздэг. За яг үүнтэй адилхан нэгэн урсгал хөгжсөн. Тэр бол илүү Европ, Скандинавын орнуудад хөгжсөн урсгал. Энэ бол нийгмийн үнэт зүйл давмгаасан ардчил буюу социал демократ онол. Нэгүрдэл нийгмийн ардчилсан үзэл баримталтай ийм одоо ардчилсан онол бий болсон гэсэн. За мэдээж энэ хоёр үзэл баримтлал өөр өөрсдөө хөгжиж байгаа. Аль алинд нь давуу болон сул тал байна. Өнөөдөр би либертар ардчил илүү эсвэл нийгмийн ардчил илүү гэж ярихаас илүүтэйгээр өнөөдөр Монголын нөхцөл байдал энэ хоёр ардчилсан үзэл баримтлалын аль нь илүү хэрэгтэй вэ гэдэг талаас нь ярих илүү зүйтэй байх гэж бодож байна. Бид бол нийгмийн үнэт зүйл давмгаасан ардчилсан онол буюу нийгмийн ардчилсан үзэл баримталтай залуучууд гэсэн.
Тэгэхээр нийгмийн ардчилсан үзэл баримтлал дээр хэд хэдэн чухал элементүүд байдаг. Хэрэв та бүхэн маань бас надтай санал нийлж байгаа бол алгаад шин хамт байгааг илэрхийлээрэй гэж хүсэж байна. Нэгдүгээр нийгмийн ардчилсан үзэл баримтлал бол хүний хөгжлийн бодлогын цөмд байна гэж үздэг. Хүний хөгжлийн бодлогын цөмд байна. Тэгэхээр хүн хөгжил Монгол улс хөгжих хэрэгтэй. Сайн манай Андерштор сайд маань хэлсэн. Оюутлогоо чухлаа. Тавантлогоо чухал. Гэхдээ Монгол хүн гэдэг бол түүнээс ч илүү чухал. Хүн хөгжиж иж, залуучууд хүсэл мөрөөдөлтэй байж иж, залуучууд төлөвшөж иж, залуучууд эх оронч байж иж, эх оронч иргэд бий бол. Ингэж Монгол улс өөрөө хөгжих боломжтой. Нөгөө талаар энэ Монголын нөхцөлд оруулаад бодох юм бол бид цөөхүүлээ. Бид ердөөс 2.8 сая. Бид нар Америкийн нэгдсэн улс шиг 230 саяулаа. Эсвэл Хятад улс шиг тэр бомуулаа. Эсвэл Филиппин шиг 83 саяулаа. Герман шиг 80 саяулаа биш. Бид ердөөс 2.8 сая. Тийм учраас хөгжсөн хүн гэдэг бол өөрөө улс орны тусгаар тогтнолын үнэт зүйлийн дархлаа болох ёстой. 5-7 оюутлогоос орж ирсэн ихэнх орлогыг бид нар хүний хөгжил рүү зориулах ёстой. Хөгжиж чадсан, төлөвшөж чадсан Монгол улсын иргэд, Монгол улсын ирээдүйн удирдагчид Монгол улсын тусгаар тогтнолыг авч явах боломжтой байна гэсэн. Тийм учраас нийгмийн ардчилсан Монголын залуучдын холбоо, Монгол ардын нам хүнээр дамжуулж Монгол улс хөгжинэ гэдэгт итгэдэг юм. Нийгмийн ардчилсан үзэл баримтлал бас үүнд итгэдэг. Тийм учраас хүний хөгжил бол Монгол улс хөгжинэ. Монгол улсны ирээдүйг үеийн залуус, энэ үеийн залуус бас авч явна гэдэгт итгэдэг залуучууд байвал бас алгаад ишгүй гэж уриаллаа. Нийгмийн ардчилсан үзэл баримтлалын хоёр дахь үндсэн элемент байдаг. Энэ бол social responsibility гэж ярьдаг, нийгмийн хариуцлага гэдэг зүйл. Өнөөдөр бид нэр эрхчлөөний тухай ярьдаг л да. Би эрхчлөөтэй, тийм учраас гадаа гараад хин нэгний цонхыг харж авч болно гэдэг бол эрхчлөө. Би эрхчлөөтэй, тийм учраас хэрвээ чи хүчтэй бол хин нэгний баруун хатар дээр шанаадч чадна гэдэг бол бас эрхчлөө. Би эрхчлөөтэй, тийм учраас хин нэг рүү хандчод юу ч гэж хэлж болно гэдэг бол бас эрхчлөө. Гэхдээ харамсалтай нь хүн нийгмээр амьдардаг. Харамсалтай нь хүн нийгмээр амьдардаг. Хүн ганцаараа амьдарч чаддаггүй. Хүсэн ч хүсээгүй хаалганы цаана өөрийнх нь тухай хүн ярихад дуртай байдаг гэдэг зүйлийг нэгэн сэтгэл судлаач хэлсэн байна. Яагаад? Нийгмээр амьдардаг учраас. Тийм учраас нийгмийн үнэт зүйл буюу нийгэмдээ хүлээх хариуцлага гэдэг зүйл. Таны эрхчлөө хин нэгний хамрын үзгүүрээр хязгаарлагддаг юм аа. Нэг үргэлжлэл эрхчлөөг та эдэлж болно. Эрхчлөөг та эдлээд годамжийн шүлсээ хайж болно. Гэхдээ годамжаар алхаж байгаа мянган хүмүүсийг эрхчлөөг та зөрчиж байгаа. Нэг үргэлжлэл эерэг эрхчлөөтэй байх хэрэгтэй. Бид нар эрхчлөөг эдэлж болно. Нөгөөдлийн хажуугаар үүрэг хариуцлага гэдэг зүйл байх ёстой гэдгийг нийгмийн ардчилсан үзэл баримтлал өөрөө номлодог. Өнөөдөр Монголд эрхчлөө хангалттай байна гэж би боддог. Харин өнөөдөр бид нар хариуцлага бид дутаж байна. Ахын дүүтэй хариуцлагатай байх, аав нь хүүдээ хариуцлагатай байх, албан газрын дарга ажилчтай хариуцлагатай байх, ажилтан бүр нь өөр өөрийнхөө эрхэлж байгаа мессен дээр хариуцлагатай байх. Энэ хариуцлага өнөөдөр Монголд хэрэгтэй. Тийм учраас шинэ үеийн залуучууд бид нар хариуцлагатай байх хэрэгтэй. Шинэ үеийн залуучууд бид нар нийгэмдээ нэг бод тарьж чаддаг нийгмийн хариуцлагыг ухамсарлах хэрэгтэй. Та бүхэн Билл Гейтсийг мэдэх ба. Билл Гейтс энэ ертөнцийн хамгийн баян хүн. Гэхдээ тэр сая яасан бэ гэхээр Билл энд Меланда гэдэг сан байгуулад тэгээд компанийнхаа удирдлагыг өөр хүн шилжүүлсэн. Сэтгүүлч асуусан байна. Яагаад Билл Гейтс юу гэж хэлсэн бэ гэхээр өнөөдөр дэлхийн ертөнц IT буюу information technology буюу мэдээллийн технологийн эрен үеэс wisdom of age буюу амьдрах ухааны эрен үе рүү шилжин орох шаардлагатай болж байна. Яагаад гэвэл дэлхий дээр өөрөө нөөц баялаг дуусч байна. Харин хүмүүс улам их олон болж байна. Тийм учраас би ганцаараа баян байгаад биш. Бид бүгдээрээ хамтдаа амьдрах хэрэгтэй. Бид бүгдээрээ амьд байх ийм чухал хариуцлагатай түүхэн цагууд бид нар амьдарч байна. Дэлхийн цаг ур дулаарч байна. Өдрөөс өдөрт жишээлбэл дэлхийн цаг ур дулаарч, хойд бүсэн талаа хайлж, бид илүү ихээр ихтлгийг хайрлаж, нийгэмдээ хариуцлагатай байж хамтаараа бид нар амьдарч чадах хэрэгтэй байна гэдэг энэ зүйлийг би бодож байна. Тэгэхээр дэлхийд ганцхан зам байна. Энэ бол нийгмийн үнэт зүйлд авгаасан ардчилсан. Монголд ч гэсэн. Өнөөдөр бид нөр өргөн удам нутагтаа цөөхөлээ. Бид нар газар нутагтаа эзэн байх хэрэгтэй. Сум сумдаа бид нар эзэн байх хэрэгтэй. Сум сумдаа байгаа нэг ч гэсэн модыг сумынхаа хажуугаар урсж байгаа нэг ч гэсэн горхийг бид хамгаалах хэрэгтэй. Та ихээр хэлж чадна.
Гэхдээ үүрэг хариуцлагатай амьдрах хэрэгтэй шинэ үеийн замаас. Энэ зүйлд нийгмийн арчлал Монголын залуучдын холбоо итгэдэг. Энэ итгэл үнэмшил Монгол ардын нам итгэдэг. Энэ итгэл үнэмшил нийгмийн арчлал үзэл баримт юм аа. Үүнтэй та бүхэн бас санал нэг байвал нийгмийн хариуцлагатай амьдрья гэж бодож байгаа та бүхэн хадгалчихгүй өрөөж. Нийгмийн арчлал үзэл баримтлалын тулгын 3 чулууны дараагийн хэсэг бол хамтын үнэт зүйл буюу shared values гэдэг зүйл байдаг. Бид хамтаараа үнэт зүйлтэй байх хэрэгтэй гэдэг байна. Нэг үгээрэл Монгол бид нэр даяарч байгаа. Гэхдээ даяарч дотор бид нэр юуг дангааршлан авч үздэг вэ гэдэг нь бидний бодох ёстой нэг зэг гэсэн. Бид нар эдийн засгаа хөгжиж болно. Эдийн засгийн өсөлтийн хэрээр бид нар олон одоо жишээлбэл гадны компаниуд орж ирж байна. Үүн дээр Монголын төр, Монголын залуучууд ямар бодлоготойгоор үлдэх юм бэ гэдэг үндэсний бодлогын хар хайрцаг бол нийгмийн арчлал үзэл баримтлал дэмждэг юм хар хайрцаг гэсэн. Тэгэхээр бид нар хамтын үнэт зүйлтэй. Яг энэ нэг улсын жишээг иш татъя гэж бодож байна. Гэхдээ би мэдээж тэр улсын талаар сөрөг мэдээллийг хийх хүсээгүй. Гэхдээ залуу хүний хувьд өөртөө төрсэн бодлоо би та бүхэнд илэрхийлье гэж бодож байна. Би Филиппинд нэг жил хэртээ ажиллаж амьдарч байсан. Филиппин 83 сая. Эдийн засгийн хувьд манайхаас хамаагүй илүү тусгаар тогтносон. Нэг үрлэл тэнцээ аялал жуулчлал илүү хөгжсөн, тааламжтай цаг агаартай олон чухал үнэт зүйлтэй байдаг. Гэхдээ би тэнцээ нэг зүйлийг харамсаж байна. Тэр үл юу вэ гэхээр аялал жуулчлалаар дамжуулаад секс тур гэдэг зүйл үнэхээр тэнцээ дэлхийд номер 1 болж хөгжсөн байна. 18 настай Филиппин охин 70 настай Европ залуутай, Европ биштэй гудамжинд үнсэлдэж байна гэдэг бол тийчээ тийм сонин зүйл биш болсон байна. Тэр үл байх ёстой зүйл юм а гэж үздэг гэсэн. Мэдээж эдийн засаг хөгжиж байгаа л да. Гэхдээ би тийчээ юу гэж бодож байсан бэ гэхээр хизээч Монгол улсын битгий болоосаа гэж бодож байсан. Монголын залуучууд үдгсэн төсгөөчүүдээ харийн хүндээ барьж очдог ийм соёл хизээч Монгол битгий байгаас. Энэ бидний хамтын үнэт зүйл дотор маань хадгалагдсан үлдээсэй гэж бодож байна. Тийм учраас бид нар Монгол эдийн засгийн хүн хэцүү байж байна. Гэхдээ Монголын залуучууд бид нар бие биенээ үнэлж амьдрах энэ зүйлийг энэ ертөнцийг энэ уур амьсгалыг бид үлдээх хэрэгтэй. Нөгөө талаараа бид нар бол ахмадаа хүндэх гэж чаддаг, дүүгээ хайрлаж чаддаг, социал сэтгэлгээтэй ард юм. Түүхийн 70 жилийн урсгалын дагуу бид нар нийгмийн үдэл баримталтай явж ирсэн. Цагаан сарын байв. Бид нар ахмадаа хайрладаг. Урд төрлөөрөө баярладаг. Аав ээжигээ хүндэлдэг. Хэзээ нэгэн цагт Монгол улс аав ээжигээ халамжийн газар авчид өгч чаддаг. Эсвэл хүүхдээ 18 наснд хүрэнгүүт нь за миний хөнөөл одоо чиний бизнес шүү гэд явуулж чаддаг. Тийм дэлхийн соёл Монгол битгий орж ирээсэй гэж би боддог. Монголоор үлдэх. Мэдээж зарим нэг зүйлийг бид нар хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ бид нар хамтын үнэт зүйл буюу shared values гэдэг энэ зүйлийг бид нар бас авч үлдэх хэрэгтэй. Ингэжиж Монгол улс өөрөө тууруу тусгаар хэвээр үлдэнэ. Ингэжиж Монголоор үлдэх хэрэгтэй. Мэдээж бид нар эрх чөлөөг бидэнд байх хэрэгтэй. Бидний үйл ажиллагаа олон өнгөтэй байх хэрэгтэй. Бид нар хүний эрх чөлөөг бид нар дэмжих хэрэгтэй. Гэхдээ хамтаараа эх оронч үзэл. Хамтаараа эх орны маань тусгаар тогтно гэдэг энэ эцсийн цэг дээр ирээд бид нар нэгдэж чаддаг байх. Энэ сэтгэл зүйг бид нар үлдээх хэрэгтэй. Либертар арчлал үзэл баримтлалын бэлэгдэл бол гурвалжин байдаг. Нийгмийн арчил буюу социал сэтгэлгээний бэлэгдэл өөрөө өөрөөх байдаг. Монгол бол дугргийн сэтгэлгээтэй ард түмэн юм а гэж би өөртөө боддог. Монгол гэр байна. Ихэнх нь ч бас хөдөө өссөн хүмүүс байна. Монгол гэр байна. Монгол гэрийн тооныг нарыг төлөвлүүлж, Монгол гэрийн үнийг нарны цацрагийг төлөвлүүлж, Монгол гэрийг дэлхийг төлөвлүүлж монголчууд барьсан байхаа гэж боддог. Монгол гэрийн цагаан бүрээсийг монголчуудын цайлган цагаан сэтгэлийг бэлэгдэж бид нар бий болгосон. Хизээ Монгол гэр цааштай байсан юм. Хизээ монголчууд бид нар хин нэгэн ирээд манайхаас ямар нэг юм авчих бол гэж боддог байсан. Бид эсгийн үдтэй байсан ард юм. Бид нар танихгүй зочноо хоомортой гаргаад өөрсдөө байгаа хамгийн сайхан одоо сархтаараа өөртөө байгаа хамгийн сайхан хоол ундаараа бид нар тэр хүнийг дайлж чаддаг байсан юм ард. Бид бол өөрийнхөө сэтгэлгээтэй нүүдэлчин соёл өргөжлөлттэй социал ард. Тэгээд ч дотоодын нийт бүтээгдэхүүн 3,000 хүрэхтэй доллартай өгөөтэй. $8,000 дээшээ гарчиж либертар ардчлал өөрөө илүү хоногшдог ийм он л. Тийм учраас эх 20 жилийн хугацаанд нийгмийн ардч гэдэг энэ үнэт зүйлийн дагуу
монголчууд, залуучууд бид нар хамтдаа замдах хэрэгтэй. Ингэж бид нар эх орноо хөгжүүлж, ингэж бид нар энэ эх орондоо хайртай Монголын шинэ үеийн иргэдийг бий болгож иж энэ зүйлийг хамтдаа хийх хэрэгтэй. Энэ зүйлд итгэж байгаа залуучууд байвал нийгмийн ажил баримтын дагуу бас хөгжиж, Монгол орноо хөгжүүлэх гэж залуучууд байвал хамт ороо итгэж төгөө. Манай багш надад жишээ ярьж байна. Босрлын сургуулийн үүдэнд нэгэн имэйл сууж иж гэж. Хоёр залуу явж байгаад хоёр өөр бодол тэр залуу төрж байна. Нэг залуу нь юу гэж бодсон бэ гэхээр энэ одоо ямар сони юм бэ? Годомжид гуйлаа суугаа явж байгаа юм. Энэ нэмийг энэчнээс холдуулах хэрэгтэй. Энэ нэмээ бол амьдралдаа итгэлтэй төвдөлтэй амьдрч чадаагүй байна. Нөгөө залуу нь юу гэж бодож байна? Миний муу ээжээс ялгаа юу авах вэ? Хань яасан бол хүүхдүүд яасан юм бол доор. Боломжтой зүйл байвал туслах юмсан даа гэж. Нэгдүгээр нь либертар сэтгэлгээтэй залуу. Нөгөөх нь бол нийгмийн арчсан үзэл баримтлалд итгэдэг залуу гэсэн. Нийгмийн арчсан үзэл баримтлал өөрөө улс төрийн хамгийн хүмүүнлэг шинжилгээ байна. Монгол бол өөрөө хөгтөнгөрөөд дээдлж чаддаг хүмүүнлэгийн сэтгэлгээ илүү одоо төшгөлсөн юм арт түмэн гэдэгт итгэдэг. Тийм учраас Монгол хүнлэг сайхан сэтгэл эх оронч үзэлтэй нийгмийн арчсан үзэл баримтлалыг бид нэр эвтэлдүүлж хамтдаж эцэгээс бид нар нийгмийн арчсан үзэл баримтлал гэдэг энэ онолыг бид нар социал демократ онолын Монгол хувилбар буюу энэ онолыг бид нар намынхаа 26 дугаар их хурлаар хийж чадсан байна. Тийм учраас бид нар хүнлэг иргэний арчсан нийгмийг байгуулахын тулд хүнлэг энэрнгүү улс төрийн үзэл баримтлалын дагуу хамтдаа замнах ёстой. Тийм учраас бүгдээрээ нийгмийн арчсан үзэл баримтлалын дагуу хамтдаа залуучууд оролцох ёстой. За 3 дахь сэдвний юу вэ? Оролцоо гэдэг сэдв байна, тийм ээ. Оролцоо мэдээж нь бол олон чиглэлээр залуучууд оролцож байна. Бид нар сая 3P гэж судалгаа авсан. Монголын залуучуудын оролцооны хувь маш их өндөр түвшинд бий болсон. Нөгөөрлөө сүүлийн 15 жилийн хугацааны судалгааны дүнтэй бид нар харьцуулж үзсэн байна. Монголчууд илүү их оролцох дуртай болж залуучууд. Тэмээд болоо тэнгэрт өрөхгүйг зарим нь ярьдаг. Эсвэл төрийн төлөө хотон бooгаад боож өгөхөд яагаад гэж. Залуу хүн арай ч оролцох болоогүй юм шүү. Нийгмийн амьдрал, улс төрийн амьдрал гэж ярьдаг. Үгүй шүү. Хүн амын 70% залуучууд. Өнөөдөр бид нар насныхаа олон одоо үзэл баримтлалаар бид нар нийгмийг хардаг. Хавар болохоор юу ирдэг вэ гэж хүмүүсээс асуусан байна. 50 насныхан юу гэж хариулсан бэ гэхээр хавар болохоор ханш нээдэг гэж хариулсан. 30 насныхан 30-аас 40 насныхан юу гэж хэлсэн бэ гэхээр хавар болохоор яргууд ил бэлэг юм биш үү гэж хариулж байгаа. 18 настай залуучуудаас хавар болохоор ядвал хавар болохоор болцоо эхэлдэг штэ гэж хариулсан. Тийм учраас бид нар улс төр нийгмийн энэ олон өнгийг залуучууд бид нар өөрийнхөө өнгөөр гаргаж өөрийнхөө өмнөөс үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Ингэж бид нар нийгмийн амьдралд оролцох ёстой. Ингэж бид нар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой. Ингэж бид нар бизнесийн ертөнцид залуучууд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах ёстой. Ингэж бид нар орон нутаг сумынхаа хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулах ёстой. Залуу хүн идэвхтэй байх ёстой. Залуу хүн эв нэгдэлтэй байх ёстой. Ингэж бид нар Монголыг бүрдүүлж байгаа нэгэн том эдис амьд байх болно гэсэн. Бид нар залуу байх энэ эрэндээ оролцох ёстой байна гэж та бүдээс хэлхийг хүсэж байна. Тэгэхээр оролцоон дээр нийгмийн ардчлал Монголын залуучдын холбоо гэдэг энэ том гэр бүл та бүхэн орж ирсэн. Мэдээж оролцооны олон арга хэлбэр байж болох ч гэсэн өнөөдөр бол Монголын залуучдын хамгийн том эв нэгдэлтэй бие бүрэлдэхүүнд та нэг эдис нь болж бий болсон, орж ирсэн гэсэн. Та өөртөө байгаа боломжийг бусдад ч гэсэн өгөх ёстой байна гэж. Би энэ ч бас нэгэн залуугийн тухай түүхийг ярих гэж байна. Тэр залуу анх сумын тамийн газарт захиргааны жижигэр хийдэг гэсэн. Тэгээд нийгмийн арчил Монголын залуучдын холбооны үе үеийн өдөртөд хурч ирээд залуу сонгогчдын зөвлөгөөн гэдэг зүйлийг хийжсэн. Тэр зөвлөгөөнд оролцоод энэ ах нар шиг хүсэл тэмүүлэлтэй болж амьдрал гоё юм биш үү гэдэг нэг зүйлийг бодсон. Жон шалгаад өөрийнхөө анхны сургалтын төлбөрийг хийгээд Улаанбаатар зочид буудлын өмнө яг үеийнхээ бусад залуучуудтай адилхан бэлэн хоолныхоо мөнгөийг олохын тулд машин угаад байсан. Энэ залууд ах トゥ эсвэл хин нэг одоо жишээл нэртэй бизнесмен ах トゥ амбарсагтай байгаагүй.
Зүгээр л найзуудтай хамт байх инсан гэдэг бодлоос. Харин энэ залууг яг 10 жилийн дараа анх суманд 21 таа байхдаа сумын арчилсан залуучдын холбооны дарга байсан залууг өнөөдөр нийгмийн арчил Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч гэдэг энэ эрхэм хүндтэй албан тушаал дээрээс та бүхэнд хандан үг хэлэх боломжийг нийгмийн арчил Монголын залуучдын холбоо надад тийм учраас өнөөдөр хамаас олон залуучууд төлөөлөн ирсэн. Хороодоос олон залуучууд төлөөлөн ирсэн. Хизээч нийгмийн арчил Монголын залуучдын холбоо таныг мөнгөтэй юу? Хизээч нийгмийн арчил Монголын залуучдын холбоо таныг царайлгүй үгүй юу гэж харахгүй. Зөвхөн таны зүрх сэтгэлийг онгойлгоод зүрх сэтгэлийн чинь цаана хүсэл мөрөөдөл зөв бодол байгаа юу үгүй юу гэдгийг л харах. Бид нэг гэр бүлийн гишүүн. Тийм учраас бид нар өөртөө байгаа боломжийг бусад анд найзуудад өгөх ёстой. Та бүхэн орон нутагтаа очиод бүх суман дээр, хороон дээр олон өнгөтэй байгаа бодлогоо танилцуулах ёстой. Орокер залуучууд бидтэй нэгдэх ёстой. Зах дээр тэрэг түрээд явж байгаа залуучууд манай холбооны гишүүн байх ёстой. Автобусны кондуктор олон залуучууд бидний ивнэд нэгдэх ёстой. Дууч, урлаг спортын бидний ивнэд нэгдэх ёстой. Ингэж бид нар тэр залуучуудаа өөрсөндөө байгаа боломжийг өгч чадах юмаа гэж хэлэх гэж байна. Тийм учраас та бүхэн оролцох ёстой. Хүний амьдрал боломжийн галт тэрэг нэг их олон удаа ирдэг. Цөөхөн удаа ирдэг. Тэр боломжийн галт тэрэг ирэх үед орд сууж чадахгүй бол хин нэг суулгаад аваа явчихдаг. Нийгмийн арчил Монголын залуучдын холбоо танд 5 боломжийг өгдөг. Нэгдүгээр нийгмийн арчил Монголын залуучдын холбоо танд анд найз нөхдөйг өгдөг. Би та бүхэндээ бас захихыг хүсэж байна. Энд чинь байгаа бүх залуучуудтайгаа уцаа солилцоод анд найзууд болоо. Таны насан туршийн хамтрагч, насан туршийн найз чинь энд ирсэн гэсэн. Бид нар албан тушаалтай байж болно. Албан тушаалгүй байж болно. Манай нам сонгуульд ирэхэрч болно, ирэх барихгүй ч гэж болно. Энэ үл нэг тийм чухал зүйл биш. Хамгийн гол нийгмийн арчил Монголын залуучдын холбоо гэдэг энэ үнэт зүйл танд хамгийн сайн анд найзуудыг өгдөг юм. Тийм учраас танилтай бол талын чинэ гэдэг. Анд найзтай хүн энэ дэлхий дээр хамгийн хүчтэй байдаг гэж Черчилль хэлсэн байдаг. Тийм учраас нийгмийн арчил Монголын залуучдын холбоо танд анд найзуудыг өгдөг юм а гэж хэлж байна. Энэ боломжийг та аваарай. Энэ боломжийг та бусдад өгөөрэй гэж хэлж байна. Нийгмийн арчил Монголын залуучдын холбоо танд хувь хүний хувьд хөгжих боломжийг өгдөг. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс хэлдэгтэй залуучдын холбоогоор дамжаад гарсан хүмүүс шал өөрөө тийм байна. Яриа хэлээс авахгүй юм зохион байгуулалтаас авахгүй л. Та олон найз нөхдийнхээ дунд орж ирээд би хаана байгаа вэ гэдгээ мэддэг. Магадгүй та нэг байгууллагатай ч юм уу эсвэл нэг орон нутгад од байдаг. Олон залуучууд ороод ирэхлээр зарим нэг зүйлээ би хөгжүүлэх ёстой юм байна гэж таны бодол нэгэн бодол төрдөг гэсэн. Энэ бодлыг та өрлөөд буцнаа гэдэг бол та өөрийгөө хөгжүүлэх маш том зүйлийг хийж ирсэн. Тийм учраас хувь хүний хувьд хөгжих олон сургалтуудыг өгдөг. Та бүхэн манаас манайш олон сургалтуудад хамрагдана. Олон сургалтын дундаас та бүхэн өөрийнхөө төрөлхтөд хүсэл мөрөөдлийг ав. Мэдээллийг ав. Тийм учраас хоёрдугаар нийгмийн арчилал Монголын залуучдын холбоо танд хувь хүний хувьд хөгжих боломжийг бас өгдөг юм аа. Хамтдаа хөгжиж амьдрах хэрэгтэй залуучууд. Өглөө бүхэн бид нэр шинэ хүн байх хэрэгтэй. Яагаад гэвэл бид нэр залуучууд учраас. Гуравдугаар нийгмийн арчил Монголын залуучдын холбоо нийгмийн сайн сайханд та хувь нэмэр оруулах боломжийг өгдөг. Та ганцаараа байх юм бол энэ бүх зүйлийг хийж чадахгүй байж болно. Та харин олоолаа байж чадах юм бол энэ зүйлийг. Өнөөдөр нийгмийн арчил Монголын залуучдын холбоог би институт болсон гэж боддог. Нэг үргэлжлэл хин ч энэ байгууллагын ерөнхийлөгч болсон. Хин ч энэ байгууллагын дэд ерөнхийлөгч болсон. Хин ч энэ байгууллагын өдөртөх зүйл байсан энэ байгууллага байсан. Нэг үргэлжлэл хувь хүнээс энэ байгууллага хамааралгүй болсон. Яагаад гэвэл та байгаа учраас яагаад гэвэл орон нутагт ажиллаж байгаа та бүхний хүч дэмжлэг итгэл найдвар энэ холбоонд байгаа учраас нийгмийн арчил Монголын залуучдын холбооны өдөртөх зөвлөл унтаж байгаад ч эх орны маань аль нэгэн газар манай холбооны үйл ажиллагаа биднээс хамаарахгүйгээр хийгдэж идэг учраас энэ холбоо өөрөө нийгмийн хүчит хойноор маш том боломжтой байна. Бид зөвхөн бодлого болсон гэж байна. Бодлыг анх урсгах тухай манай баяр манай дармаа санаачлаад нийслэлийн тэргүүлэгч маань санаачлаад өнгөрсөн жилийн 12 сарын 25-ны өдөр бид нэр хамтдаа яриад тэгэхэд манай нэг ах хэлжсэн. Хэдэрхий том юмнаас барьж аваад ингэх юм бол том юмтайгаа ороодод албаны чиний хүнд онцгой тохиолдол байдаг юм шиг. Залуучууд бид алдах хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол нь бид нар ийм зүйл бүтээн гэдэг бүсэл тэмүүлэл бидэнд байна гэдэг нь өөрөө түүнээс жилүүж байна. Залуучууд хүсэл мөрөөдөлтэй байхгүй бол залуучууд эрсдэл хийхгүй бол
залуучууд алдхаас айхгүйгээр алдахгүй төлөө амьдрахгүй бол энэ Монгол улсад хэм өрөөлөлтэй байх юм. Тийм учраас нийгмийн хөгжил бид бүгдээрээ хамтдаа хувь нэмэр оруулах боломжийг энэ холбоо танд өгдөг гэсэн. Нийгмийн арчил Монголын залуучдын холбоо танд олон улсын хувьд түншлэх боломжийг өгдөг. За тэдний залуучдын 160 гаруй залуучдын байгууллагатай бид хамтдаа ажилладаг. За бид нар Австрид Салцбург хотод 3,000 дэлхийн залуу удирдагчдын чуулга уулзалт хамтдаа оролцсон. Тэнд бид нар нэг зүйл баярлсан. Монгол залуучууд сэтгэлгээний хувьд тэднээс яг адилхан түвшин, магадгүй баг илүү түвшинд байгаа маа гэдгийг бид нар олж харсан. Яг л тэнцээ 20-30 хүртэлх насны залуучуудад баг төлөвч амжаагүй гэдэг юм. Харин монголчууд бол илүү амьдралд үзсэн, хат цууцсан, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, нийгмийн тодорхой ачааг үүрээ явж байна. Яг тэр монголчууд залуучуудын учраас. Тийм учраас дэлхийн олон удирдагчтай, дэлхийн үе үеийн олон шилдэг лидерүүдтэй за дэлхийн хэлээр ярьж дэлхийн түвшинд нөхөрлөгийн боломжийг таасалдаг. За бид нар 200 залуу хятад улсад болчихсон. Өвөр Монголын одоо бид нар бас угсаан ихтэй залуучуудтай уулзсан. Бид нар хоёр Монголын харилцааны талаар олон сайхан зүйлийг бас ярилцсан. Тэд Монголын залуучууд бас хамгийн дөрвөө гэдгээ, тэд Монголын залуучууд хамгийн өнгөлөг гэдгээ, тэд Монголын залуучууд хамгийн оюунлаг гэдгээ харж ирсэн. Тэд чинь олон удирдагч хүчрээд ийм залуучуудтай Монгол орн үнэхээр боцтой хөгжих гэдэгт бид итгэж байна гэж хэлсэн. Тийм учраас олон улсын түншлэлийн боломжийг нийгмийн арчилж Монголын залуучдын холбоо танд өгдөг юм гэсэн. Эцэст нь үнэхээр та хүсэж байгаа бол нийгмийн арчилж Монголын залуучдын холбоо танд улс төрд оролцох боломжийг өгдөг. Монголын улс төрийн ууган хүчний хувьд. Гэхдээ бид нар эхний дөрвөн боломжийг хамгийн ихэнд тавьдаг. Мэдээж бид нар 60,000 бол 70,000 улс төрч болох байна. Эцэстээс ирээдүйн бизнес эрхлэгчид, ирээдүйн мянгат малчид, ирээдүйн тариаланчид, ирээдүйн нийгмийн удирдагчид, ирээдүйн сэтгүүлчид, ирээдүйн гавьяа багш, ирээдүйн гавьяа эмч гэх олон хүмүүс байна. Гэхдээ бидний бас зарим нь үеийн төлж улс төрд оролцох хэрэгтэй. Яг тэгэхээр бид нар өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу эх орноо хөгжүүлэхийн тулд бид нар шийдвэр гаргах төвшөлтөс оролцсон. Манай багш хэлсэн. Улс төрд оролцсон гой санагдчихвэл энэ бол сайн зүйл биш юм аа гэж. Харин таны зөвсгөл байгаа хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чинь улс төр өөрт чинь хэрэгтэй болоод эсвэл саад болоод байгаа бол оролцох хэрэгтэй байна гэж. Тийм учраас бид нар Монголын шинэ үеийн 20 жилийн түүхийг өгөөрлөл арчлыг парламентын ордоноос гаргаад айл бүхний хаалгаар оруулж нийгмийн арчил үзэл баримтлалд Монгол улсыг үндсэн болон бүхэнд нутгаглах энэ зүйлийг бид нар бүтээхэд залуучууд бид нар оролцох хэрэгтэй байна. Энэ зүйлийг Монгол Ардын нам нийгмийн арчил Монголын залуучдын холбоо залуу хүн танд өгдөг. Энэ бол тайз хинч гараад бүжгэлж байна. Бүжгэлж байгаа хүн бүхэнд адилхан хөгжмийг асааж өгдөг юм байна. Яг л бид Ардын нам. Тийм учраас энэ таван боломжийг нийгмийн арчилд Монголын залуучдын холбоо танд өгдөг гэсэн. Энэ боломжийг бид бас танд өгдөг гэсэн. Нэг далайн хэвээр нэг өвгөн далайн авлагаар цогцолтон гарч ирж ирсэн далайн хотыг буцаад ус руу шилжижсэн. Тэгээ нэг залуу хүчээр хэлсэн байна. Өвөө та юу хийж байгаа юм гэж. Өвөө юу гэж хариулсан бэ гэхээр би далайн давлгаагаар цогцолтон гарч ирж байгаа далайн хотын хань насыг аварч байгаа. Залуу юу гэж хэлсэн бэ гэхээр та нэг ямар ч үдэггүй ажил хийгээд байгаа юм шүү. Яагаад гэвэл та нэг далайн хотыг буцаагаад ус руу шилжиж байгаа. Далайн хүчтэй давлгаа 5 далайн хотыг иргэдээр гаргаж харж байна шүү дээ гэж. Өвгөн юу ч хэлсэн бэ гэхээр гэхдээ юу ч хийхгүй байснаас дээрштэй гэсэн. Та магадгүй би бүгдээрээ нийлээд далайн хотыг шилжиж чадах юм бол 5 далайн хот цогцолтон гарч ирэхэд бид 2-8-ыг аварч чадах юм шүү гэж. Монгол орн маань хөгжиж байна. Магадгүй бидний залуу нас Монгол улсыг хөгжлийн төлөө зориулж байгаа. Бидний хүүхэд, бидний ач нар маань, бидний зээ нар маань илүү их гол хөгжсөн орнд амьдрах байна. Энэ зүйлийн төлөө бид нэр залуу насаа зориулах хэрэгтэй. Энэ цаг бид эх орныхоо төлөө юу хийх вэ гэдгийг бодох цаг биш. Бид харин эх орондоо юу өгч чадах вэ гэдгийг бодох цаг. Яг л бид залуучууд учраас яг л бид нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны гишүүн гэж байна. Яг л бид татвар хамтдаа ажиллаж байгаа мандатыг залуучууд гэж байна. Монгол орны амттай хүчтэй гэр бүлтэй ирээдүг
энэ үеийн залуус байгаа энэ холбоо хамтдаа бичнэ. Энэ боломжийг бид нэр шинэ үеийнхээ залуустаа өгөх ёстой.